За юу яцхан зөвөрө ток шоуг үзэж байгаад маш их баярлалаа. Манай үзэгчид бол пэйжээр бас өөрсдийнхөө санал сэтгэлийг хэлдэг. Дээрээс нь 3 өдөр лайв хийж үзэгчдийн санал сэтгэлийг сонсч за хэнийг оруулмаар байна. За тэрүүнийхнээ утасны дугаар байвал эсвэл манай үзэгчдээс утасны дугаар нь явуулах юм бол шууд залгадаг. Тэгээд маш олон хүмүүс эдэр уган гэдэг залууг орлоод өгөөч гэж санал тавьсан. Тэгээд өнөөдрийн зочин бол сагсан бөмбөг гэдэг спортыг өөрөөсөө ч илүү их сайн мэддэг эдэр уганыг өнөөдөр оролцуулж байна. Тэгээд ийсэн баярлаа. За цагийг бас их сайхан барьж шүү. Тэгээд цаг телевизийн ажлыг ойлгоно шүү дээ. Телевиз юм чинь тэгээд нөө эфирийн цаг ямар чухал вэ гэдэг мэддэг учраас цаг барьнаа. За эхлээд хоёул ер нь бол жоо хувийн мэдээллээс нь эхлээд ярилдаг байхгүй манайх чи ер нь бол ажил төрлөөс нь биш юм. Тэгээд одоо бол гэр бүлтэй маа маань нялх байгаа юм шүү гэлээ. Тэгээд сайхан нэг тийм асуулт хариулт хийгээд нэвтрүүлгийг хаасан. Тий 5 секунд тий. Тэгээд гэр бүлээ жоохон танилцуулаад яриагаа эхлэе гэж би бодож байна. Тэгээд 3 хүүхдийн аав тэгээд одоо их нэртэйгээ танилцаад 16 жил болж байна да. Тэгээд манай одоо бол гэртээ хүүхдээ харж байгаа. Өмнө босролын яамд ажиллаж байсан. Тийм тэгээ манай хоёр хүүхд хичээлд яваал жоохон маяг хүн болох гол үзэл. Тэгэл ээж энэ. Том нь хэдтэй юм бэ? Том нь 10 та. 10 та. Одоо эд сургуульд орсон божигнуулж байгаа тий. Одоо яг хөдөлгөөнтэй жоохон өөрийн гэсэн үзэл бодолтой болж эхэлж байгаа үедээ. Хийгүү үедээ. Яг хүүхдийг бол яг нас-насны ангиллаар нэг сайн зөвлөж тий одоо хүүхдтэйгээ найз нөхөж байх үе гэл ингээд айгүй бол үе үед юм байл шүү дээ. Тэрийг бол бас манай аавууд бол их сайн мэддэг байхаа гэж. Тэгээд одоо ойлоо бүр багийнхаас нь эхлэж жоохон ганц хоёр юм яриад эхлэв тий. 10 жилийн сургуулиуд өгсөн юм байна. Эхлээд би чинь 1-ээс 3 дугаар ангийн хооронд юу шүү дээ 45 дугаар сургууль сурж байгаа. Тэгээд тэр үед чинь нэг анги алхасуулдаг байсан шүү дээ. 4 дугаар ангийг нэг алхасуулж байсан тухай үед. Тэгээд би чинь алхасгүйгээр 4 дугаар ангиас 93 дугаар сургууль руу ороод. Тэгээд 9 дугаар анги хүртэл 93-т байж байгаа. Тэгээд бид нар чинь юугаар гэр бүлэрээ гадагшаа яваад 10 жил бол Австралид төгссөн. 10 жил шүү дээ 12 жилиг төгссөн гэсэн үг. Жил алдсан байт юм би чинь нэг үеийнхнээс бол яг Австралид ч гоо дахиад илүү 2 жил сурчихгүй юу. Тэгээд манай үеийнхэн чан 10 төгсөж явахад би ч одоо 11 дугаар ангид орох гээд байчихлаа шүү дээ гадаадд. Тэгж яаж жоохон тийм юу гэдэм да. Үеийнхнээс жоохон хоцорсон байт юм да тэр талаараа. Гоц авьяасны 93 дугаар сургууль гэж ярьдаг үстэй. Тийм тухайн үедээ тэр чинь яг нэг тийм юу та. Тийм. Тодорхойлттой их жоохон. Тэрэндээ бидний хэмзгэлдэг. Авьяас сурах юм байхгүй шүү дээ. Тэгээ тухайн үед л нөгөө одоо анхны л ерөөдөө нэг тийм хувийн сургууль гэж хэлж болно л доо. Тэр үед ч нэг хүүхдүүдээс нөгөө төлбөр авдаг систем байгаагүй шүү дээ. Тэгээд хандив маркаар мөнгө эцэгчдээс босгодог гэсэн. Мэдээж нөгөө сургалтын хувьд бол үнэхээр л онцлогтой л байсан л та харахгүй. Гэхдээ тэнд бол орохын тулд заавал ямар нэг авьяастай байх гэсэн байхгүй л дээ. Тэгээд яг л адилхан жирийн хүүхдүүд. Гэхдээ яг зөв бидний зөв суурийг илүү сайн бэлдэж өгсөн л харагддээ шүү дээ. Одоо 93 төгссөн залуучуудыг эргээ харах юм бол бид нар ангаараа уулзах ч юм уу те. Бүгд л тодорхой хэмжээнд бас амжилттай явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол 93-т бол маш их баярлалаа. Гоц авьяасны сургууль юм шаарахгүй те. Австрал тэр удсан юм бэ. Гэхдээ сургууль Австрал төгслөө. Гэхдээ тэгээд би чинь Австралид 2002 он хүртэл байгаад 99-с. Тэгээд Австралид би их сургуульд бас 1 жил сурчаа. Тэгээд байгаа нь Америк явсан. Тийм. Тэгээд Чикаго хотод очиод Америк дахиад нэг 3-4 жил болсон. Тэгээд 2005 онд Монголд ирсэн. Энэ бол нэлээд явсан. Сургуулаа бол Америкт. Гэхдээ би диплом авахаа өмнөхөн хувийн шалгуурлалаа ирсэн юм а Монголд. Тэр нь жоохон сургуулаа яг тэр үед диплом авах гэдэг бол харамсдаг юм. Гэхдээ тухайн нэг л хувийн нөхцөл байдалтай холбоотой л доо. Учраас манай өвгийн би жоохон муудаа тэгэл шууд тэр үеийг хаяал. Тэгээд ерөөдөө маань бид нар ч гэсэн ерөөдөө Монгол ирэх цаг гэж болцсон байсан юм уу яасан. Юу юм чи. Болох юм болдгоор шүү дээ. Болох юм болдгоор. Тэгээд тэндээ би бол одоо бол айхтар тэгж юу гэдэг диплом аваагүй мөртлөө балгаад байгаа юм чинь байхгүй л дээ. Гэхдээ мэдээж зүгээр үзэгч залуучууд диплом заавал авах хэрэгтэй шүү. Амьдрал чинь хэрэгтэй зүйл шүү гэж. Тэнд нэгэн сурсны бас нэг баталгаа тий ирээд нэг ажил төрөлх тий. Тэгээд одоо маш олон залуучууд гадаад сурдаг байхгүй. Тэгээд би ч өөрөө хуваараа ингээд бодож байхад гадаад сураад үнэхээр хүн болгоны нэг боддог бодлон гадаадд л явуул гоё. Гадаад сурвал гоё. Гадаад явуул баяждаг. Их мөнгө олдог гэдэг нэг ийм ойлголт байгаад байгаад би их харамсдаг байхгүй. Тэгээд ер нь бол зүгээр гадаадд очиод Америкт 3 жил, Австралид 1 жил байхад тэндээс яг юу хамгийн их өөртөө нааж авсан зүйл чи юу вэ? Тий би чамтай санал нэг яг тэн дээр би ч харамсдаг л да. Хүмүүс нөгөө нэг сайхан амьдрий, мөнгө сайхан хий, сайхан шоуд өстө гоё амьдрий гэж гадагшаа явдаг гэж боддог. Яг үндэ бол гадааддах монголчуудын амьдрал бол эсрэгэрэн шүү дээ. Юун шоудах, юун тэгэж зугаацсан гээ. Яг үндэ төглөөнөөс орой хүртэл ямар ч нүг цаг наргуул ажиллаад тэгэл явдаг шүү дээ.
Би бол жишээлбэл үүрийн бараг 4 цагт гараад нүүрээ такси ирдэг байсан. Тэгээд орой бараг 10 гэж орж ирэл тэгэл тэр чигээр унтаал босоод нэг тийм механик робот болчихж байгаа байхгүй гадаад амьдрах чинь. Тэгээ гадаад очиж байгаа үед долд ажил бас ямар ажил болдог лээ. Нэг тийм айгуу тийм офис ажил олдохгүй шүү дээ. Тэгээд хар ажлууд. Тийм хар ажил тэгэл нөө цэвэрлэгчээс ахуулаад тэгэл нөгөө нэг юу зөөд хоол зөөдөг ажлууд руу ороод өвөө эмээ хардаг ч гэдэг юм уу. Ер нь бол жоохон хэцүү шүү. Тэгээд хувийн амьдралаа л ерөнхийдөө хаян л гэсэн үг л дээ. Тэгээд хувийн амьдралаа хахаас гадна хэрвээ яг тухайн хугацаанд хэрвээ чи юу гэдэг Монголд байсан бол бас тодорхой хэмжээгээр байр суурь олох хугацааж байдаг ч юм уу тийм. Зарим хүмүүс л тийж харамсдаг байхгүй. Би арай л удчихжтэй тэгээд тодорхой хэмжээнд бол юу гэдэг нь 4-5 жил өсрээлтэй нэг гадаад амьдраад орчинтой танилцаад хамгийн гол нь тэр хүмүүсийн харьцаа, соёл лидертэй тэр нийгэмтэй их тийм сайн явал зүгөөрлөг танилцуул зүгөөрлөг. Тэрнээс юу болж авсан бэ? Миний хувьд бол ерөөсөө нөгөө яг тийм арчилсан нийгэмд юу амьдэрсэн. Тухайн үед миний нөгөө сонсдог хөгжим чинь тупак болоо те. Тэгэл нэг юм рэпер болоо. Нөгөө нэг болохгүй юмнуудын эсрэг жоохон тийм дуу хоолой нэгтсэн хүмүүсийг би сонсдог байсан. Өөрөө ихтэй дуулж байгаагүй хизээч. Тэгээ миний үздэг 3 цагны кино ч гэсэн нэг тиймэр хүсэлтүүдийг хүнддэг ч юм уу. Тэгээ миний ганц олж авсан юм бол шудраг бус зүйл ямар нэгэн байдлаар чамд харагдах юм бол тэрний эсрэг шууд дуугаа илэрхийлж явах ёстой л гэдэг нэг тийм үнцний харсан юм шиг бай. Одоо эргээ харахлаа шүү дээ. Тухайн үед мэдэхгүй шүү. Тэгээ одоо би ч нөгөө янз бүрийн сошиал медиагаар над жоохон онцгүй юм харагдчихвал тэрийг шууд шүмжлэг биччихдэг. Нэг тийм зан. Тэрийг манай нийгэм бас жоохон буруугаар харнаа. Энэ ямар шалчхансан, энэ яасан олон үгтэй юм гэдэг юм уу. Тэгж хардаг манайхан чинь. Нэг үг газар гихгүй гэдэг шиг нэг мэдээ өнгөрөхгүй ингэж. Тэр чинь яг нэг шүүмж гэдэг чинь нийгмийн хамгийн эрүүл зүйл байхгүй. Та манайх чинь шүүмжийг болохоор ерөөсөө доромжлол гэж явуулдаг ерөөсөө эсрэгээр. Тэгээ доромжлол шүүмж хоёрын хооронд асар ялгаа байна шүү. Энэ хооронд чинь нийгмийн асар том зүрх шүү. Тэр манай нийгэм гадаадын нийгмийн хоёрын гол зүрх бол тэн дээр бас харагддаг. Үгөө яаж илэрхийлэх үү? Хувь хүний эрх гэж юу юм те? Яг үндэ үндсэн хуулиа уншаагүй залуучууд бол 90% байгаа. Яг одоо Монгол хүний үндсэн хуулийн заасан хувь хүний эрх чөлөөний тухай хууль нь юу? Сайн нэг хэсэг сошиал медиагаар юу боллоо одоо? Хэвлэл мэдээлэл эрх чөлөөг хааж хаах чинь боох чинь гэл хүмүүс тэрчлэр яг үндэ ойлголтгүй л явсан шүү дээ. А яг цааш нь ухаад үзэх юм бол энэ чинь бас хувь хүн өөрийнхөө орон зайд юу гэж хэлэх вэ гэсэн тэр нэг хэлэх үг хэлэх эрх чөлөөг нь хааж бомлогч байгаа одоо холбогдож байгаа юм шиг надад санагдсан л та. Тэгэхээр энэ бол их тийм эмзэг асуудал. Тэгээд ер нь нийгмийн ялгааны гол зүйлтэй. Миний дуртай пицца, амтд сэрэн илүү, амт чанар нь илүү, сэтгэл ханамж илүү. Миний пицца, микс пицца 300-300-аас. Микс пицца. Facebook дээр 70-2000 дагагчтай байх. Тийм баха. Ер нь би яг сайн дэшээ гаж ихтэй харлаа л. За. Ер нь бол овоо дагагчтай. Тийм үлээ. Ихэнх нөгөө сагс сонирхтой залуучууд байгаа бах та. Тийм баг. Тэгээ дээрэс нэг тэр бичиж байгаа зүйлүүд бас залуучуудад хүрдэг байх л та. Тэгээд одоо сошиал дээр залуучуудын хамгийн их миний л ажиглаж байгаа зүйл юу вэ гэхээр яг одоо бүх зүйлийг ингэж бичдэг тий. Одоо сайнаар ерөнхийдөө нэг бичдэг, муугаар их хвчлэн бичдэг, шөмжилдэг. Тэгээд яг тэр нь үйлдэл ууж гардггүй гэдэг дээр би жоох ярил зандаг. Тэг яг нь сошиал медиа чинь өөрөө манад жоохон тийм хит хөгжчөөд байна л да. Хит гэдэг нь нөгөө бодит амьдралаа жоохон хойшин тавиад тэр нэг сошиал орчинд амьдраад байна л да залуучууд. Тэгээд энд нь бол миний ч оруулж байгаа нөлөө байгаа л баг л та. Яг тэр юу гэдэг нөгөө сошиал медиад орлон даагч дагуулсан хүмүүс чинь их асуудлуудыг хөндөд бичиж чинь хүмүүс дагаал явчихдаг. Тэгээд одоо хүмүүс чинь хоорондоо ярилцгаа болчихсон ч гэдэг юм уу. Нөгөө амьд харилцаа жоохон багассан. Тэрнээсээ болоод тэгэхээр тэртэл дээр жоохон тийм хэтрүүлэгтэй л манайхан яваад байгаа шиг санагдаад байна. Энэ яг дээр яг юу хийж исэн бэ? Яг одоо тэр бичиж байгаа шүмжүүд байгаа шүү дээ. Тэр яг хэрвээ бод амьдрал дээр бий болгож исэн үү? Гэхдээ яг ер нь бол би бол тэрээр нэг хольж ойлгодог юм аа. Би ч яг нөгөө сошиал медиа чинь миний хувьд одоо нэг бизнесийн орчин болцсон байхгүй яа. Тэгэхээр миний хийж байгаа арга хэмжээний чинь бүгд дээр тодорхой хэмжээгээр спонсор байгууллагуудтай тэднийгээ би сурчлахын тулд сошиал медиаар сурчулж өгдөг. Энэ чинь миний ажил болчихж байгаа л доо. А миний хувийн амьдрал гэхэлэр тэр чинь тийс өөр зүйл байх хэвээр. Тэр хоёр зүйлийг жоо ялган салгахгүй бол хамаагүй сольж болохгүй. Тэгээд би нэг хэсэг бол хувийн амьдрал амар бичдэг байсан л та. Тэгээд янз бүрийн юмнуудыг бичээлээд гэсэн. Тэгээд зөв яг хэрэгжүүлжсэн юм гэвэл одоо мэдэхгүй. Тэгээд ядч л урд нэг машинаараа сигналт нь би нөгөө юуг тавьж бол замаа тавьж бол гаргуучдаг ч гэдэг юм уу те. Хүмүүсийн шүүмжлэлдэг шүү дээ. Бити сигналаад арч би юу тавьж өгч зам тавьж өгч гэдэг. Тиймэрхүү юм дөр бол тэгэл өөрөөрөө амар гой кайф аваад би энэ машиныг гаргацсан шүү гээл тэр нь амар гой санагдаа л. Тэгээ оруулсан ч гэсэн ардаас нэг аварын гэрэл хоёлыг нь асаад баярлаа гэж хэлж байсан шүү дээ. Нэг тийм харьцаа чинь тэр өдрийг л гой болгоо явуулчихдаг. А зүгээр би сая жишээлбэл 25 сая төгрөг олсон хүүхдгээл нэг охин буцаага мөнгөний эргүүлсэн гэсэн чинь үгүй наа чи 2.5 сая төгрөг байсан шүү дээ. Үгүй 2500 төгрөгч байсан яа гэв.
хүний мөнгийг олоод эргүүлж өгч л байгаа чинь. Гоё нийгэм тийм эрүүл минер өгч чинь. Тэр утгаар би орсон бараг нэг 5000 лайк авсан байлээ. Энэ хүмүүст дахиад цааш мессеж өгч байгаа. Дараа магадгүй бидний үеийг залуу те бас их хэмжээ 25 сая нэрнгээс олж ил. Тэгвэл бас нёгийг бодож ш өөртөө авах уу эсвэл би ингээд тавих уу гэд. Магадгүй нөгөө бидний бичээсэн юм чинь хүмүүс харсан толгойд нь үлдсэн нэр эргүүлээд өгч бол надад бас нэг зөв амьдрий гэсэн тийм юм дотор суудсан байх ч мэдэхгүй. Тийм учраас энэ чинь нэг тийм жоохон л явна л да. Тэгээд тэр чигээрээ бид нар сошиал медиа гоё нэг тийм зөв чиглэлээр нь хөгжүүлчихгүй л байх мэдээж бүхэл зүйл. Одоо бол Америкт бол жишээ нь Facebook-ийг тоохоо болчихсон шүү дээ. Facebook-ийг хэрэглээд хандаг гэж байна тийм. Ханаад өөр шинэ аппликейшн гараад ирсэн. Тэгээд энэ чинь ингээд нэг их ингээд явчихлаа. Манайх чинь нэг юм дээр их уддаг. Туушрах жоох. Ер нь бол тууштай гэлээ. Бас нэг бодлын сайн юм шиг тийм. Сайн бас байгаа. Сайн бас байгаа. Тэгээ одоо ер нь хүн болгол өөртөө тийм. Ойлгүй өөртөө. Өөрөө байл. Лизингтэй шүү. Лизингтэй тий. Байрны лизингтэй. Лизингтэй байдаг. Байрны лизингтэй. Тэгэл манай Монгол одоо ингээд хүүн их өндөр байдаг тий. Байрны лизингийн хүү, өндрийн лизингийн хүү. Бид нар нэг яг 8 сая төгрөгийн үнэлгээтэй машин авлаа гэхэд лизинг аваад бараг 13 сая төгрөгийг эргүүлээ өгдөг тий. 5 сая төгрөгийг зүгээр банкнд өгч байгаа. Тэгэхээр ер нь зүгээр одоо хүн болгон л өөртөө юм чинь яг одоо ингээд байрны лизингээд дарахад яг 80 сая дотор байлаа гэж бодъё л да. Тэгэхэд яг түрүүний дээр хүүхэд 2 сая 500 мянган төгрөг ч юм уу 25 сая төгрөгийг эргүүлэн өгсөн гэж те. Зүгээр яг цөнхтэй мөнгө. Тэр ямар мөнгө гэдгийг мэдэхгүй. Хоёлаа яаж ийгд мэдэхгүй шүү дээ. Тэгээд тоолж үзээгүй ч гэсэн маш их мөнгө байлаа. Хангалттай байрны лизингээ дараад өргөө амьдрах боломж байлаа. Тэр мөнгийг өөртөө хэрэглэх үү, эзнийг олох гэж хайх уу? Гэхдээ тэр эзнийг олохын тулд маш их шат амжилтыг хайж олно. Явна цагдаа шүү. Ингээд өөрийнхөө цаг завыг алдна. Гэхдээ энэ мөнгийг өөртөө аваад өрөө дараад сайхан амьдрах боломж байгаа. Энэ өөр айлын сонгох бай. Яг л шударгаар. Ойлгомжтой бид шууд л тэр мөнгөнд тэгээд нэг хүн амтны олно уу эсвэл тэгэл юу нэг албаны газарт нөгөө цагдаа магдаад нөгөө л тэгэл явуулчихна. Яг л эн чинь юу л да. Би өөрөө нэг тийм одоо юу мэрч юм. Мөнгөнд дургу хүн гэж би өөрийгөө хард юм аа. За. Монголд байгаа дэлхийд байгаа ганц хүн үгүй юу? Мөнгөнд дургу гэдэг нь юу гэхээр би их мөнгөтэй байж бас тодорхой хэмжээнд үдсэн л дээ. Тийм янз бүрийн ажлыг гинт их мөнгөтэй болвол тэгэл нөгөө мөнгөө зарцуулж байгаа нэг тийм буруу зарцуулчдаг харагддаг. Ус их хүнтэй машин аваад дараа нөгөө машиныхаа үлдэгдэл мөнгөнд төлж чадахгүй ч юм уу те. Эсвэл юу гэдгийг хит шоудаал, эсвэл юу гэдгийг хит баярхаал те. Тэгээд энгүү чинь хүний зан харцаж гэсэн чинь хэвдэгдэх маягдал руу ордог юм шиг. Өөр өөртөө хөндлөнгөөс өсдөг хөндлөл хийн штэ. Тэгээд нарийн болж байна. Тэгээд ер нь бол би мөнгөнд дургу. Ерөөсөө их мөнгөтэй байж үзэх юм бол би ямар нэгэн байдлаар зарцуулж чаддаг. Хадгаламжтай би 10 сая төгрөгтэй байж үзээгүй амьдралтаа. Заавар 1 сая төгрөгтэй байж ивэл их юм те. Гэхдээ тэр мөнгө нь бас юм авчих гал ямар нэг юм зарцуулж гал ингээд байдаг гэсэн. Тийм учраас юу гэдэг их мөнгө над дээр ороод ирнэ гэдэг нь учир зүггүй би амьдралаа сайхан болгоод ийм аваад тгээ яваад ингүүд би өөрийг сайхан болгоо явж гэж байхгүй. Дотроос нэг юм зулгаагаад байна шүү дээ. Мөнгө чиний мөнгө биш шүү дээ. Чи наатаа олсон шүү дээ. Цаа чи нэг хүн яаж байгаа шүү дээ. Тэр олсон мөнгө үнэхээр юу гэдэг хэрэгтэй юм одоо юу гэдэг үнэхээр эзэн олдохгүй бол хандин мандивын аян бол хамаалах гэдэг чинь өөр юм болоо явчих шүү дээ. Тэгээ би бол энэ дээр шударгаар хэлж чадна. А зүгээр яг тухайн бод нөхцөл дээр энэ удлаа ярьж ийн бол өөртөө авандаа гэж хүмүүс бодож мэдээж тэгж бодож чаддаг таарна. Тухайн тийм бодол орж ирж таарна. Тодорхой хэмжээгээр. Хоёр бодлын одоо хоорондоо зодтолтой шүү дээ. Энд чинь нөгөө мөрний мөрөн дээр нь цагаан юу суучаалцсан нөгөөх төр чөтгөр суучаал хоорондоо ингэдэг шиг хүний толгой дээр яг л тийм болж шүү дээ. Аль нь даван маалах байлаа. Тэн дээр бол тэгээ суур хүмүүжлээс л бүх юм эхэлнэ. Хүмүүжил тэгэл өөрийнх нь амьдарч ирсэн нийгэм нэг одоо Монголын нийгэм юу тэр чигээр амьдарч ирсэн хүний хувьд бол тэр нөгөө нэг авчих гэдэг санаа нь илүү гарах магадлал өндөртэй шүү дээ аж утсан. Яг өөр нэгмүүд очиод олон энзимийг хараад үзсэн хүний хувьд бол чи бас тийм ээ энийг өгцөн дэр энэ миний амьдралын хэрэгтэй энэ мөнгөний нэг тоо нэг чухал биш ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бол болох уу гэж бодсон. Энд дээр яг нэг олон юм үзсэн гэхээс илүү яг хүмүүжил бас их нөлөөлөх байна. Хүмүүс нөлөөлөхөөс гадна манайх тэр нэг зүйлийг одоо хэрвээ та мөнгө оллоо гэж бодоход та тэр мөнгийг өөртөө зарцуулаад ч юм уу ямар нэгэн зүйл зарцуулахаар их нэг хүний юм хэрэглэнэ гэдэг чинь нэг эвгүй шүү дээ. Дээрээс нь энэ мөнгөний эзэн гараад ирэх болов яах бол нэг бас л хүнд ингээл байнгын бодогдол их онцгой учраас ер нь хүний имийг манайхан бас зүгээр хэрвээ танд яг тийм зүйл тохиолдох юм бол 10 сая ч бай, 5 сая ч бай, 2 сая ч бай, 2000 төгрөг ч бай эргүүлээд бас хамгийн гол нь юу л да хөдөлмөрлөж олно гэдэг чинь өөрөөсөө өөр шүү дээ. Хөдөлмөрлөж орсон мөнгө чинь жишээлбэл илүү хамттай та юу гэдэг энийг миний одоо их тэр цаг цагаа хөлсөвчөөс зарцуулсан мөнгө учраас би нэг өөртөө зарцуулж болж байна те. Хүссэн юмдаа зарцуулж байгаа асуудал байхгүй. Одоо миний хувьд бол би хөдөлмөрж орсон мөнгөөрөө би бол
хамгийн түрүүлж гарсан iPhone утсыг би шууд л авдаг. Бүр цуглуулж байгаа авдаг тэр. Одоо би iPhone 8-ыг хизээ гаргах нүлэгээс сууж байгаа. Авахгүй л үлээж байгаа. Одоо 7-ыг нь барьж байгаа. Гэтэ би бол юу гэдгийг 7-ыг нь барьж байгаа. Би хамгийн сүүлд гарсан 90-ийн бүр авсан. Тэгээд тэр чинь юу гэдгийг би их мөнгөтэй тэр утсыг аваагүй байхгүй. Би тэр мөнгийг хөслөөд өөртөө зориулаад олцсон. А тэр мөнгө нь жоохон илүүчилж болж байна. Би тэрс би тэр утсыг авчиж би өөртөө сэтгэл ханамжийг би яаж. Тэрс би ингээл дансантаа мөнгө хийгээд хуримтлуулаад одоо эдийн засгийн банкэр хүмүүс бол амар сайн хаширлээдэг баг л та. 100 200 саяар цуглуулаад тэр нь тэгэл нэг өдөр яг өгөхийнхөө өмнөх өдөр чи юу гэж бодох юм тийм үст. Чиний цуглуулсан мөнгө чинь чухал юм уу эсвэл чи өөртөө зарцуулсан чухал юм уу? Хэрэгжилж ийсэн зүйл үү? Нөр дурсамжууд чинь чухал юм уу гээл. Би болохоор тэрийг тэгж илүү хардаг байхгүй юу? Яг нөр материалдық зүйлэнд илүү болгоо. Гэхдээ хөдөлмөж орсон мөнгөөр бол өөрөөсөө зарцуулах буруу. Утас чинь байна уу? Хальт хараа л да. Нэг аюу гоё ингэ одоо юу муугаар харах юм биш тийм юм одоо. Одоо энэ чинь бол тэгэл 2 сая гаруй төгрөгийн нэлэмтэй болчихсон шүү дээ тий. Тийм би 2,500-аар авсан. 2,500-аар. Тэгэд яг би тэр мөнгө 4 сар цуглуулсан. 4 сар. Тийм 4 сар цуглуулсан. Одоо ингээл хүмүүс хэрэглээ гэж ярьдаг тий. Хэрэглээ. Утас, машин, утасны номер хүртэл хэрэглээ тий. Одоо хүмүүс ингэдэг болчихлоо 99.1 ярьдаг. Оо 88.1 ярьдаг. Чинь гэсэн нэлээ. Манай найзуудын дунд жоохон юу надад юу байдал ус гэсэн. 99.1-ийг хизээ авч ирсэн. Нэг сар юм уу? Сар юм уу? Аваагүй над бэлгэс. Манай ээж. Оо ямар гоё. Манай ээж төвтэй гараад тэгээд за миний хүү чамд энэ утас илүү хэрэгтэй манай чи бизнес эднэр явуулах гэсэн. Би өгөөгүй байхгүй яах юм. Хэрэгтэй байх гэдэг. Аваад үзээ ирэх хэрэг гардаг юм хүмүүс утас авдаг юм бил. Зочлоо би ягаад 90.1-тэй дугаарлаа. Оо тэр чинь ойлгосон шүү дээ. Өмнө шууд л авна шүү дээ. Тэгээ өн чинь нэг чухал хүн ярьж байгаа шүү янз бүрийн ингээд. Манай нийгэмд суудсан сэтгэхгүй байхгүй. Энийг өөрчлөх арга байхгүй. Миний болохоор ямар нэг 90.1 энэ стойд гаргачлаа. Энэ ямар олсон мөнгөөрөө яаж бажид явж байна. Хөдөлмөрсөн мөнгөөрөө л олж аваа. Тэр хүн тэгэл тэр мөнгөө утсаа барай явж болох л дээ тийм шүү дээ. Сакс тоглодог байсан тий. Бас жоохон яг энэ багаас тийм багаас авах тий. Одоо тоглож. Одоо тоглож байна. Одоо 30 нэмэхлийг гээл, найзуудлыг гээл бид нар чинь хооронд өөрсөндөө тэмцээн зохиогоо л явж. Австрал 1 жил байсан, Америкт 3 жил байхдаа тоглож ирсэн үү? Австрал би 3 жил, Америкт 3 жил. Тэгээд Австралд бол ерөөс тоглоог. Ягаад гэвэл Австрал чинь сакс өмгийн орн биш байсан тохойд. Тэгээд нэг Сидней Олимп болж исэн үйл дээ. Тэгээд Сидней Олимп ер нь 96 оноос ихтэл 92 оны нөгөө Барселона Олимпиос чинь Майкл Жордан чинь сакс дэлгэжсэн болохоос биш. Ер нь бол Австралич суусч өөрсдөө үндэсний спорттой. Рагби, EFL гэж өөрсдөө Австрал футбол гээл. Тэгээ манай Австралийн ахлах сургуулийн зааланд үн шийд байдаг байхгүй заалтаа байхгүй. Тэгээ би ороо тоглох дээр саксны бөмбөг олддог. Саксны хичээл ордоггүй. Нөгөө бөмбөг рүүгээ нөгөө хөл өмгөө барьж өшгөлч хийж мэддэг. Бүр ингээ утгагүй бол гайчдаг байсан. Тэгээ би зүгээр өөрөө нэг саксны бөмбөг аваад нэг өөр шийдэн дээр очиод хаяа тоглолдог байсан. Тэгээд ер нь бол Австрал дээрээс бараг тоглоогүй. Америкт бараг тоглоогүй. Америкт очиод шууд тоглосон. Жиг цангацсан байсан. Америкт очиод. Тэгээд Америкт очиод одоо манай бизнес төрөөр тоглож ирсэн болор гэж залуутай бид нар чинь нэг үг болсон. Тэгээд Америкт Чикагод биш Америкт монголчуудын авраг болдог. Тэрийг одоо 3 жил дараалж авраг авч ирсэн манай багч чинь. Тэгээд манай болрын сайн л та. Миний сайнт ч байсан юу бах. Тэгээд ер нь бол яг тийм мэрэгжлийн саксан бүр яв юм аа гэж аяг хүчээдэг гэсэн. Америкт бол яг гоё фитнес мэднэст яваал. Ингээл өсрэлтэй болоод хөгжүүлээд өөрийгөө би ч бас гайг өндөр юм чинь. Тийм. Тэгээд даг гоё тогтдог могтдог болоод тэгэл Монголд ирсэн байхгүй юу? Уг нь лигмиг тоглоом Монгол ингэ. Бид хэд юм бэ? 96. Тийм. Тэгээ хүн болгон намайг сагсч ингэж хардаг байсан. Тэгээд би чинь тэртэл рүү явах гэж байгаа л телевизээр ороод хацаагаал явцсан да. Тэгээд одоо телевизд хариалагддаг уу? Одоо би чинь Star Plus-тэй гэрээтэй ажилладаг. Star Plus-тэй. Тэгээд HTV телевизийг дэмжиж ажилладаг. Ер нь бол манай найзууд бүгдээрээ бүх телевизэд байгаа. Дөө TV5 ч гэсэн манай найзууд байгаа. Ер нь бол телевизтэй бүгдэнтэй л тодорхой хэмжээнд ажилласан. Бараг бүх телевиз бараг 10 телевизээр ер нь ороод гарсан шүү. Үндэсний телевиз ахуулаад Лиг телевиз, Босфор телевиз, Спорт бокс, Шинэ дэлхий юу байгаа л зөндөө. Одоо VTV дээр тий. Хуучин Шинэ дэлхий байсан шүү. Хуучин Шинэ дэлхий тий. Одоо ингээд харж байгаад яг NBA үзэж байгаа л тий. Ямар гоё юм бэ гээл. Би угс үзэх дуртай л тоглож чадахгүй. Тэгээд үзэх их бүр ингээл бүр шимтэн үздэг байхгүй. Тэгээ үзчихэд Монгол сакс үзэхээр надаа ямар ч үзэх хүсэл төрдгөө ийм айгуу сонио. Тэгээд яг зүгээр Монголын тэр заал байна уу, тоглогчд нь байна уу гэж би хардаг байхгүй. Тэгээд яг ерөн зүгээр яг Монголын сакс бол одоо хөгжиж гин гэж яриад байгаа. Тэгээ яг хөгжиж гин үү? Яг зүгээр үнэнгээр нь сакс мэддэг хүний хувьд яг баахан хитэн тоглогч нарыг авчирдсан байл. Би тэрийг нь бол харсан. Гэхдээ тэр хөгжил гэж бол би бол мэдэхгүй байдаг гэж харахгүй. Чи тэр өрөөндөөс жоохон оны ялгаа байгаа хэл та. Би бол чинь 90 оны дундуур Монголын лигийг үзэж өссөн байхгүй. NBA бол зүгээр мэдээг аваад өнгөрдөг болохоос ш. Тухайд чинь юу гэдгийг
цэгэр гарагдлыг юугаар та үнсэн телевизээр оддын өөрөө камера хэтэр чинь тайлбарлал мэдээ өргөдөг гэсэн болохоос чи одоо шиг тоглоод үздэг боломж байхгүй шүү дээ. Шууд амжилт энэ төр байхгүй. Тэгээ спортын ордонд бид нар чинь очиж яг Монгол саксаа үздэг. Тухайн алтан үеийг гэж одоо ярьдаг саксчд бол бүгдээрээ одод одоо бараг хүрхээ аргагүй хамт бараг зураг авах болно гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Утас байхгүй ч тийм. Аппараттай юм байгаа шүү дээ. Тэгэхээр яг би бол тухайн алтан үеийг ах нарыг үзэж үзсэн. Ёстой ч шүтэж үзчихсэн. Тэгээ ордон бол биг болоод амар юм болдог гэсэн. Тэгээд дараа нь гадагшаа явах гэхэлэр чинь үзэж гарч юм чи өөр болчих тийм үстэй. Өө энэ хараач ямар гоё тоглолт ямар гоё юм хийдэг. Тэгээ харахгүй тэр нөлөө автоматар орж байгаа юм чи. Тэгээ Монгол 2005 онд эргээд ирэхэд бол Монголын сакс 90-90-ад оны дундаас хойш бол актер тэгж өсрөнгөө хөгжсөн юм бол байхгүй. Гэтэ нөө сошиал медиа гарч ижсэн үе ч бас хүмүүсийн хүлээлт их болцсон юм шүү дээ. Тэгээд тэр чинь харьцуулт тэгдэж эхэлнэ үстэй. Тухайн үед чинь 2000 одоо ингээд TV5 олон улсын тэмцээнүүдийг дамжуулаад эхэлсэн тий. C1 Английн Премьер Лиг, боловсрол энэ би гаргаад эхэлсэн. Ингээл хүмүүс чинь олон улсын лигтэй дотоодоо харьцуулж таар шүү дээ. Манайх яаж өрх энэ төр төвшин чинь манай улсын нийгэм чинь өөрөө тэрнээс хичнээн жилээр хол явж байгаа. Тэр нь Америк 1970 онд л одоо явж байна манай хөгжил. Яг л 70 оны хөгжил одоо манайд одоо явж байгаа шүү дээ. Спорт бүх талаараа. Тэгэхдээ бодохоор чинь харьцуулах нэг утгагүй болчих юм л да. Гэтэ автоматар харьцуулна. Тэгээ Монголын лигэнд харагдахгүй болж магадгүй. А гэхдээ яг сонирхдаг залуучуудын хувьд Монголын лиг бол тасралтгүй үзэж байгаа хүмүүс өндөө байна. Энэ тийм байл. Тэгээ тэрийг хараад энийг нөт хөгжил гэж ойлгож байгаа хүмүүс өндөө байна. А би болохоор одоо энэ үүсэт байгаа энэ Монгол дахь энэ хоёр холбооны хагарал магарал аль аль талд нь явж үзсэн. Одоо бараг тогоонд бараг 10 жил чанагдчихлаа. Би бол арах юм бол одоо хөгжил зогссон шүү дээ. Зогсоод удаж байгаа. Хөгжлийг юугаар миний өв зүгээр хардаг гэхээр хамгийн энгийн юм болохоор 10 жилийн биеийн тээврийн багш Саксумгийн тэр сүрийг тэр хүүхдэд яаж заах юм гэтгээс л эхэлж байгаа байхгүй уг нь бол. Манайхан болохоор хөгжил ингүүчл өстө олон улс руу яваал те металлцтай амар медаль дөрөнд ороод оюутны шигшээ оюутны нөгөө олон улсын багуудыг хочоол ингээл 3-9-3-аар амжилт гаргаал байна. Хөгжил тодорхой хэмжээнд тэр бол хүмүүс хөгжлөж харж болно. Миний хараад байгаа тэр суур хөгжил чинь л ерөөсөө одоо тэр хүүхд бөмбөг авлаа тэр бөмбөгийг аваад хамгийн ихний зогсолт ямар зогсолт байх юм гэдгийг ч л мэддэг байх. 10 жилийн багш нар тэрийг зааж мэддэг шүү. Хоёр холбоо яа гараад байна? Ер нь бол шалтгаан юу даах вэ? За би энэ асуудал дээр ер нь бол нэг дэлгэрэнгүй ярмааргүй. Гэхдээ би бол зөв товчондоо ойлголт өгчөд бол энэ бол хувь хүмүүсийн зөрчлөл холбоотой. Дээрээс нь улс төрчлөлтөөр холилдсон л явж байгаа. Харин тийм. Би зөвхөн Саксумын хагарал биш шүү дээ. Бүх салбарт ийм хагарал байгаа шүү. Чөлөөт бүх хүртэл саяхан бэ. Чөлөөт бүх. Тий, ингээд ярьж байхад зөвхөн холбоо. Тий, хувь хүмүүсийн хоорондын тэр нэг зөрчлөөс болж бүхэл бүтэн холбоо гэдэг зүйл ингээд хамт хагаралдаад байгаа л надад амар гайхшил төрөд байгаа. За тэгээд дээрээ явах үед хагаралдж ил байна гэж. Би цаг хугацааны нөгөө туулах ёстой юм байл гэж би харсан. Тэгээд зөв би өөрөө болохоор би энэ хагаралтанд би бас аюу хүн нөгөө оруулсан юм байна. Яг тийм нэг нөгөө би алигдтал гарч ирсэн намайг дагж байгаа хүмүүс нэгдэл рүү гарч ирсэн шүү дээ. Тэгээд ингээд би нэгтлийг дэмжиж яваад тэр хагарал бүрл их болсон юм байна гэж би өөр дүгнэлт хийсэн л дээ. Бас нөлөө нь байгаа. Тэгээд тийм нөлөө байгаа. Миний буруу бас байгаа байхгүй тодорхой хэмжээгээр. Тийм учраас би өөрийгөө холдуулаад одоо бол би Монголын Саксан өмгт бол ямар нэгэн байдлаар оролцохгүй. Энэ хоёр холбоо нэг болсон цагт хөгжлийн цэг тодорхой болсон цагт те явах зам нь харагдсан цагт би бол Монголын Саксаа дэмжиж ажиллах бэлэн байна мэдээж. Энэ холбоонд ямар үүрэгтэй ажиллаж ирсэн бэ? 10 гаруй жил чанагдахтаа. Үгүй чанагдахтаа юу би чи хамгийн эхлээд сэтгүүлчээр орж ирсэн шүү дээ. Лиглээс тухайд чинь лигийн тоглолтуудыг дамжуулдаг байсан. Дараа нь боловсруулж гэсэн дамжуулдаг байсан санагдаж. Спорт бокс дамжуулдаг байсан. Тэгээ би чи суугаад статистик хөтэлдэг байлаа гараараа. Цаасан дээр хөтөлдөл дараа тэрийг танилцуулаад тоглогчдоос ярилцсан ажиллагаа бас сэтгүүлчийн ажиллаараа холбогддог байсан. Дараад намайг бас юу гэдэг би англид учраас бас гадаад харилцаан дээрээс ороод үзээч би бас гадаад харилцаан дээр нь орж янз бүрийн газрууд имэйл бичиж олон улсын хүн амтан урьж мөрөөл тодорхой хэмжээнд хийгээл явж байсан. Тэгээд тэд нар ерөөс удаагүй л тэр төслүүд нэгээс 2 сар 3 сар 4 сар болоод тэгэл юу гэдэг яг нөгөө эргүүлээд хүмүүсийг урамшуулдаг юм чинь нөгөө санхүүжилт нөгөө цалин хангамж байх хэрэгтэй. Би ч юм сандрлаа авч явах гэж байгаа хоббигоороо үнэгүй ажиллаад иж бас болохгүй ч гэдэг юм. Олон зэн шалтгаан байгаа. Тэгэл болоод хөндөрөөл тэгэл ингээл гэсэн. Тэгээ хагарал ус үлдээ бол бүр дамжирсан. Тэгээд би хамгийн сүүлд сая Nissan дэдлэг дээр ажиллах гэж хичээсэн. Ерөнхийдөө бол Nissan дэдлэг дээр бол би нээлтийн хангамж дээр ажиллаж байгаа. Тэгээд бас одоо болохоор манай одоо багийнхан бол маш сайн ажлуудыг авч явж байна. Гэхдээ миний хувьд бол оролцох шалтгаан бол зөвхөн хүн шалтгаантай. Сэтгүүлчээр үүрэгтэй гарах хэрэгтэй болоод тэгээд би ерөнхийдөө хөндөрч. Одоо бол ер нь Монголын засаг руу нэг хэсэгт өөрсдөө нэг хийгээл явж байна. Миний дуртай пицца, амтд сэрэн илүү, амт чанар нь илүү, сэтгэл ханамж илүү. Миний пицца микс пицца 300-300-аас микс пицца. Одоо энэ гадны легоноор тамирчид орж ирээд байгаа шүү дээ. Харууд те. Тий.
Тэрднэр одоо хэдэн төгрөгийн гэрээтэй болж ирэх үү? Мэдхгүй. Янз бүр ах уу. Өдөр чинь 1000-аас 5,000 долларын хооронд 1 сарын цалин хэлбэлцдэг юм шиг байна. Миний сонсноор. Бас л. Тэгээд юу гэдгийг одоо хамгийн сайн тоглож шиг бол одоо жишээлбэл юу гэдгийг нөгөө 5,000 доллар авдаг ч гэдэг юм уу те. Тэгээд хамгийн муу нэг үл 1,000 доллар гэж байдаг. Дээрээс нь энд байрлах байр, хоол мол бүх юм дааштай бас л. Гэтэ бас цалингаа авч таагүй мөрүүлж явсан томирч ч гэсэн олон байдаг. Олон улсын засгийн холбоороо тэр таар ховж хүрсэн ч тохиолдол их байдаг. Тэгээд ерөнхийдөө нэг харуудаа үрж авчирчаад нөгөө манай хэд чинь гоё ингэж гоё байлгаад тэгж байлгаж бас чадахгүй тохиолдол их л байд юм шиг л. Тэгээ тэр мөнгөний хаанаас гаргаад яа холбооноос гаргаад юм. Үгүй шүү дээ, спонсор гаргах шүү дээ. Спонсорууд гаргах. Холбоо ямар ч хамаагүй шүү дээ. Холбоо бол тэмцээний зохион байгуулалт үүрэгтэй. Өөр ямар ч санхүүгийн оролцоо байхгүй шүү дээ. Тэр бол тухайн багийн хувийн асуудал. Тэгээд сая нэг хар тамирчнаа манайхан чинь зөв балбаа иччихлээ шүү дээ. Нэг багийнхан хоорондоо. Гэхдээ харин тийм болсон гэдэлээ би тэрийг сайн зүгээр сонссон л доо. Би бичлэг нь үзээгүй. Бичлэг нь үзсэн чи яг хоорондоо муудалцж байгаа юм шүү. Нэг Монголтой, нэг хар тамирч, нэг багийнхан хожигдоод ирэхээр манайхан ч омогтой шүү дээ. Тэгээд муудалцж хоорондоо юм биш. Хоорондоо нэг багийнхан хоорондоо. Тэгээд хар тамирчныгаа нэг нь боож ингээд аваад тэгээд нэг нь бүр гарч ирээд нэг зөхиод нэг өшөглөж байгаа. Шууд телевиз дамжуулж яагаад. Тэгээ энэ тал дээр наадах чинь ерөөсөө л одоо миний нөгөө яриад байгаа нөгөө нэг суур хүмүүжил, суур боловсролтой холбоотой байхгүй юу. Ерөөс агсуумыг багасаа зөв заалгацсан хүн спортоо хүндлээд, өрсөлдөгчөө хүндлээд, баяхныгаа хүндлээд асчуулж үгээс гарахгүй бэлтгэдээ хийгээд арх тамхинаас холуур яваа. Тэрнийг суурийг нэгдүгээр ингээс нь заагаад өгчих юм бол тэр тамирч чинь дээшээ гарч ирээд тэрийг хадгалаад явш. Хүмүүжил гэж хоёул ихэнд ярьсан шүү. Тэр ч л байхгүй. Манай хүмүүжилгүй юу байхгүй шүү. Этик гэж ярьдаг шүү. Этик гэдэг зөвлөөс дутагдсан үлгэр жишээ болж байгаа тамирчин ч гэсэн нэлээд хожим сакс руу орчихсон. Багасаа яг тэр суураар нь яваагүй ч гэдэг юм, заалгаагүй ч гэдэг юм. Энэ бол хувь хүмүүсийн цагаан агтарт бол. Дээрээс Монгол хүний омогшил ороод ирчихлээ байгаа бах. Тэгэл юу гэдэг нь тиймэрхүү л байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр нөгөө цаг хугацааны хувьд энэ бол засагдгал ёстой зүйл. Гэтэ одоо бол болоогүй нэг дил харуулж байна л да тэр бол. Тэгээд одоо бол NBA үргэлжлүүлж байгаа тийм нөгөө бүсийн аварга. Бүсийн финал одоо явж байгаа. Жохон онцгүй л болоод байна да энэ жилийн NBA маань. Тийм үү. Одоо Golden State сая хожичлаа шүү тий. Golden State Cleveland 25 оноос барьж хоцсон тий. Тэгээд ер нь одоо яг өөрөө ямар баг дэмждэг юм бэ? Би бүс. Бүс, Chicago бүс. 90-ад онд л байхад бүс анх Michael Jordan-аар сагсанд орсон. Тэгээд дараа нь Chicago хотод амьдэрсэн болохоор бүр Chicago бүсийг дэмжиж явцсан. Ер нь бол бүс. Одоо ч гэсэн бүс хөрхий. Тэгээд манай ог жоохон тиймэрхүү л амжилт жоохон холимогд яваад байгаа. Яг одоо болж байгаа лиг дээр бол Cleveland Golden State гэдэг хоёр агуу баг юм. 90 мэдлэг дээр одоо амьдэрч байна. Агуу баг гэдэг нь супер баг, бүрдсэн багууд. Босгосон баг биш одоо ингэж бүрдүүд цуглуулсан багууд гэж би шүүмжилж байгаа. Энэ бол NBA-ийн бизнесийн орчин нөр энэ нөхцөлийг бий болгож өгч байна. Олон одуудыг нэгтгэх тэр мөнгөний цалингийн хангалттай өгдөг болцсон байна. Тэгээд дээрээс нь чинь гэхдээ анханасаа бол яг ингэж Durant-ыг авсыг л хэлж байгаа. Тий. Гол асуудал тэр байхгүй. Өнөөс өөр аюугүй тийм өөр багаас нь босгосон баг шүү дээ. Уг нь хамгийн гол юм тэр юу л болчихдог. Durant-ыг авдаг явтал. Жохон тийм дургу хүмүүсийг жоох их бий болгосон. Тэрний дотор би ч гэсэн явжлаа. Тэгээд манай монголчууд сакс үзээд ингээд өөрхөн сэтгэлдлийг хэлээд одоо NBA talk гэж нэвтрүүлэг сошиал гардаггүй тий. Одоо 10 жилдээ явж байгаа юм хөрх юм манай нэвтрүүлэг чинь. Бид нар анх Eagle Televise 2006 онд эхэлж ирсэн. Одоо 10 жилийн оны нөлөөлөл болж байгаа. Телевизээр явж байгаа. Одоо бол телевизээр явж байгаа. Дараад нь нэг хэсэг завсарлаж байгаа Sport Box спонсорлоор гардаг болж байгаа. Тэгээд дараад нь сошиал медиа руу шилжээд одоо бол Star телевизээр давхар гардаг. Дээрээс нь манай спонсор би брендийн Facebook хуудас хүмүүс шууд хүрдэг. Тэгээ одоо л бид нэр спонсортой болж эхэлж байгаа. Одоо нэвтрүүлэг яг нөгөө бизнес чиглэл рүү жоохон хөгжүүлээд. Тэгэхээр одоо нөгөө сошиал медиа гэдэг чинь өөрөө телевизэд өрсөлдөж байгаа их том платформ болоо гараад ирлээ шүү дээ. Хүмүүс телевиз үзэх биш, сошиал медиаар бүх юм үзчихдэг боллоо шүү дээ одоо. Сонио уншихын оронд тийм үстэй iPad-аа барьж байгаа юм уншиж. Тэгэхээр чин энийг бид нар даркал өстой болж байна л да. Тэгээ телевизүүд харин энэтэй яаж өрсөлдөх юм байгаа жоохон хэцүү үйл харагдаж байгаа шиг байна. Тэгээд ицсэн. Ямар ч нэвтрүүлэг маань амжилттай явж байгаа. Одоо бол ер нь бол байнгын үзэгчтэй болцсон. Манай группт чинь 170 одоо 1000 гишүүн байгаа. Тэр гишүүд маань өдрөөс өдөрт нэмэгдээл шүү дээ. Хүүхд залуучууд ер нь NBA-г бол ер нь баг аавжээс илүү мэдж байна да. Яг үнэндээ бол. Тийм баг. Тэгээд бас шууд амжилтууд ч их явж байна. Хамгийн гол нь бас манай залуучууд өөрсдөө саксус ихт гоё тоглох дуртай болж штэ. Гоё заал их авдаг. Битүү шүү дээ. Эсвэл байнга би бас тэрийг их харсан. Тэгээд манай залуучууд бас гоё өөрсдөө гоё хөгжүүлж байгаад би бас их баярлалдаг аа гэж. Яг нэг хүн амд нь саксон бүр хичээлдэг хүнийхэн тоог нь хуваагаад нэг пропорц гаргаж үзэх юм бол Монгол айгүй л нэгт явна шүү. Цөөх хүн амтай биш үү? Литв, Монгол, Филиппин гур маш дээгүүр бичигдэнэ. Литв бол Европтой бол яг саксон мөнгөөр амьсгалцсан. Филиппин Азтай саксон мөнгөөр амьсгалцсан.
Монгол бол тэр хоёртой харьцуулахад хүн ам бага учраас Литв жоо ойролцоо л доо. Тэр монголууд ер нь бол нэг хүн амд нэг хүнд хуваагдах нэг юм гээл ингээ айгүй тэргүүлдэг шүү дээ. Сагсар бол манайх бол тасархай тэргүүлнэ гэж үзсэн. Номер 1 спорт. Үнсний бүх биш. Хөлөн бүх биш. Сагсар бүх яхахгүй нэг номер 1 л юм. За ойлоо жоо саксол бас нэлээ ярьчлаа. Жоо өөр зөв талаар жоох ярий гэж би бодож байна. Тэгээд одоо би ингэж бодоод байна л да. Залуучууд одоо энэ түрүүн сошиал их ярьсан. Гэхдээ нэг сошиал дээр залуусын өөрсдөө сэтгэлдлийг хэлэхдээ хараалын хөвгтэй ч юм уу те. Жоохон тийм бүдүүлгээр илэрхийлдэг. Тэгээд тэрийг яг би хамгийн би бас сөрөн нэг нэвтрүүлдэг гэсэн. Өөрсдөө тэрийг гоё гэж хараад байгаа байхгүй те. Ялангуяа бүсгүүчүүд, жоохон охтууд 16, 15 дэх хөвгтүүд тэрийг айгүй гоё би ирчүүд харагдаж байгаа, гоё харагдаж байгаа. Би ингэж бичих юм бол ирчүүд намайг, залуучууд намайг гоё гэж харна гэдэг ийм буруу ойлголтыг авч байгаа. Тэгэхээр яг зүгээр сошиал дээр бол энэ бол бүр маш том орон зай болсон тий. Зүгээр лайв хийхэд 40-50 мянган үздэг. Тийм шүү дээ. Тэр 40-50 мянган телевиз үзэхгүй л байгаа байхгүй тий. Тийм учраас тэр том орчинд тэр өөрийнхөө сэтгэлдлийг хараалын хөвгтэй ч юм уу. Эсвэл би олонний танд болчих юмсан гэж илий болоо зүйлүүдийг хийдэг хүмүүс маш их болсон байна. Энэ дээр энэ ерөөсөө цэвэр сошиал медиаг дагаж явдаг нөгөө сул тал гэх юм уу да тий. Тэр нь л байхгүй. Энийг бол шийдсэн улс нэг ч байхгүй дэлхийд бүх улсын иргэд бүгдээрээ л иймэрхүү тал дээр иймэрхүү хүмүүс байдаг. Тэр чигээр би ингэдэг ус байхгүй юу. Би 99 онд 2000 оноо би интернет орж үзсэн. Австралид ч. Тэгээд Yahoo chat гэж байдаг байсан. Yahoo chat. Одоо нөгөө дампуурах гэдэг Yahoo шүү дээ. Тэгээ Yahoo chat-аар бид нэр Yahoo chat-д өрөөнүүд байдаг байсан. Тэрүүд ч нөгөө Mon Student Net тэгэл өрөөнүүд байдаг байлаа шүү дээ. Монголчуудтай хоорондоо ярилцдаг. Тэгээ Yahoo chat-ийн группт ороод би тухайд би ч одоо 18 19 та хүүхэдтэй. Яаж би хүмүүсийн анхаарлыг татах вэ гэхээр би ерөөсөй хараадаг байсан байна. Энэ тоглогчийг муулж ингэж хараамаар санагдал. Ерөөс аманд орж ирж байгаа юм нөгөө хараал. Дээрээс нөгөө хипхопоо сонсцсон хүүхэд чинь хараалын үг сурчихсан тий. Тэр нь өөрөө надад гой санагддаг. Тэгээ тийм биччихэнгүүд чинь тэрэнд нь хүмүүсийн хандж байгаа харьцаа нэмэгдчихэр чинь ийм бичвэл хүмүүс чинь над руу илүү хандж ийс гэдэг ойлголт бий болчихж байгаа байхгүй дотор нь. Муу ч сайн ч хамаагүй шүү дээ. Муу ч сайн ч нүүр PR бол PR гэж ярьдаг та яг адилхан байхгүй юм чинь. Тэгээд дараад нь би ингээ яваад тэр амьдрал үзээд эхлэхээр хараалын үг чинь онцгүй юм байна тий. Өөрийгөө дормжилж байгаа зүйл юм гэдгийг ойлгоод эхлэхээр тэгвэл би энэ асуудлыг хараалын үг хэрэглэхгүйгээр яаж шүүмжлэх ёстой гэдэг чинь мэтгэлцээний урд болох эхэлж байгаа байхгүй. Юмыг шүүмжлэх гэж эрүүлэн шүүмжлэх гэдэг чинь ямар үгээр те ямар баримтаар араас нь оруулж ирээд ямар логикоор энийг өөрийнхөө зөв гэж батлах гэдэг юм. Энэ хүний буруу гэдгийг оруулах гэдэг. Дараа нь би Yahoo chat-нд бол бүр мэрэгжлийн тим мэтгэлцэн болцсон те. Юу гэдэг хүн амьд ингээд шууд юуг нь статистик мэдээд аваад судлаад Майкл Жордан чи ийм учраас хамгийн лаг. Ийм учраас над юу гэдэг LeBron James чи Kobe Bryant чи ийм учраас MJ-гийн хэмжээнд хүрэхгүй гэл. Хараалын үг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд тэрэнд хүмүүсийн ханддаг юмнууд нь юу ч ирэхгүй баг. Чимэг болчихж байгаа. Өмнө хараад хэлэнгүүд хүмүүс баа гэл ингэдэг байсан. Шууд ингээд зүгээр баримт аваад тавьчихгүй хүмүүс дугуулчих. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чиний хэлсэн юм чинь хүнд хүрчлээ тэр хүн ойлгоод авчлаа. Нэгсэндээ чи өөрийнхөө зөв төрөнд баталчлаа. Окей болоо аваац. Чамд хариулт хэрэггүй шүү дээ. Яг тэр систем одоо энэ нөгөө Facebook гэдэг юм дээр жоо харагдаж байгаа байхгүй. Хүмүүс хараад хэлвэл гоё гэж боддог. Хэлтэн чиний хэлдгээр тий. Нүцгэн 6 тавиул гоё гэж боддог. Ингээд тэр бол зүгээр тухайн хүмүүсийн туулах ёстой насан л тэр. Юусэн. Бид нар 13 14 дэх хүүхдүүд л байгаа шүү дээ. Эцээц. 16 дэх хүүхдтэй л чи ирлээд байгаа байхгүй тэр чинь. Тэгээд хажуудаа суугаа ирлээд хоёр юу ярих юм юу ч ярихгүй шүү. Тэгэхээр л ерөөсөө тэр хүүхдүүд энэ явах ёстой зам л тэр юм. Тэгээ би нэг шинжлэх гэж үзээд энэ биток групп дээрээ. Заавал тэрийг туулах ёстой. Туулах ёстой. Миний хувьд бол би өөрөө туулсан учраас бус хүмүүсээ мэдэхгүй л. Одоо хөлбөмбөгийн групп, NB-гийн групп бид нар дээр ямар дүрм гаргасан юм гэхээр нэгдүгээр кириллэр бич. Манай бид ч кирилл үсгээ мартаж сүлтэй. Хоёрдугаар хараалын үг хэлж болохгүй. Тэгвэл бандуулна гэдэг. Одоо манад бараг 5000 хүмүүс бандуулсан. Нэг хөөхтэй ч юм байхгүй бандуулсан. Тийм учраас одоо хэрүүл эрс багссан. Дандаа одоо мэтгэлцээний журам руу илүү ордог болчихсон хүмүүс. Хин нэгэн хараал хэлэх юм бол тэр мэтгэлж чадахгүй нөхс үг байхгүй. Чиний буруу болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ айгүй тийм зөв лог гаргаж ирээд энийг мэтгэлцээ, шүүмж, эрүүл шүүмж гэдэг юм л би нэг сагс өнөрч байгаа хүмүүсээр л суулгаж өгсөн л нэг анхны зорилго байна. Тэр нь тодорхой хэмжээгээр биелэж байгаа юм шиг заримдаа харахаар үгүйч юм шиг одоо амар хэрүүл зүйлүүдийг харахлаа шүү дээ. Гэтэ нэг туулах ёстой байдаг ч гэсэн бас энэ дээр хараалын үг дээр хэрвээ яг одоо туулах ёстой нас гэж бодъё л да тий. Тэрийг туулчлаа гэхэд нэг үнэлэмж гэж байдаг тий. Магадгүй тэр хүүхдийг одоо 16 18 хүүхдүүдийг бол хүүхэд гэхээс илүү бараг л харахад бол үнэхээр ингээд боловсрцсан юм одоо тэр нүүр амаа будж байгаа энэ овртой болчихлоо шүү. Амар овртой тий. Тэнгүүт
үнэлэмж чинь унах үедээ л гэж би айж байна. Яг үндэ нэг хар толб үлдчихвэл тэр арилгахж бас нэлээд унаа л да. хэцүү шүү. Тийм учраас туулах ёстой юм аа гэд өөрсдөө зөвтгөх биш. Тэрийг туулахгүйгээр ч гэсэн аргаж болд юм аа гэдгийг бас манайхан бодох хэрэгтэй шүү гэдгийг би ялангуяа охтууд маань бас энийг хүлээж аваарай гэж би зөвлөж байна гэж. За тэгээд одоо бол залуучуудын хамгийн их гоё хүсэж байгаа зүйл бол гоё баян амьдрахтай, мөнгөтэй амьдрах, ээдүүтэй амьдрах. Тэг хүн болгоно л мөрөдөл зөвлөлөө тий. Тэгээд одоо л энэ сошиал медиаг бизнес болгоцсон гэж. Би брэндтэй бол мэдээж гэрээтэй л ажиллаж байгаа баг тий. Ер нь бол зүгээр яг энэ сошиал медиагаар одоо ингээд эргээд харахад сошиал медиагаар ашиглаад ер нь багцаагаар хитэн төгрөгийг өөртөө олсон бэ. Энэ бол зүгээр л яг хав заавал мөнгөндөө биш л те. Ер нь зүгээр сошиал медиаг ашиглаад ямар боломж байгаа вэ гэдгийг харах гэдэг. Тэр тоог бол хэлж мэдэхгүй. Тэр бол арга байхгүй. Сая хэдэн сая бол хэмжигдэх арга байхгүй. Тэр яагаад тэгэхээр жишээлбэл би сошиал медиагаар яаж бизнес орчин бүрдүүлж ажиллаж байгаа вэ гэхээр би сагсан бөмбөгөөр танигдангуудаа би сагсан бөмбөгийн академи ажиллаж байгаа байхгүй одоо. Америк багштай хамтраад сагсан бөмбөгийн академи байгуулад хүүхдүүдээ би өөрсдөлгчнэрээ би нөгөө фейсбүүкээр дамжуулж олж байгаа байхгүй. Би нэг сагсан бөмбөгийн академи байгууллаа. Би ТV телевизээр ирээд рекламны мөнгө миний рекламыг цацаа гэвэл надаас хэдэн төгрөг гарах хэрэгтэй болох уу? Амар шүү дээ телевизэн өнгөлөө чинь. Тэрний оронд би зүгээр сошиал медиа дээр өнгөө зараа тавиад намайг дагж байгаа хүмүүс эцэгчүүд хүүхдүүдэд явуулж байна гэдэг утгаараа миний бизнес цаагаараа өгч явчихж байгаа байхгүй. Тийм учраас тэрийг яг энтэй цацруулж байгаа бол би эднүрэг олсон гэж хэлэх арга байхгүй л болж байгаа. А миний хэлэхэд хамгийн гол юм нь юу гэхээр сошиал медиаг зөв арчуулж чадах юм бол бүрэн амьдрах боломж бүрэн байгаа. Жишээлбэл манай энэ битог нэвтрүүлэг би бол үнийн нүг зарлаж болохгүй ч гэсэн бид нар одоо хөтлөж байгаа нэвтрүүлэгчид бид нар бүгдээрээ нэг дугаараас тодорхой хэмжээгээр хангалттай өөрсдийн орлогыг олоод өөрсдийн хөлсөөгөө эргүүлж олж аваад амьдрах бүрэн боломж харагдаж байгаа. Энэ зөвхөн энэ ганцхан нэвтрүүлгээр жишээ авах шүү дээ. Энд чинь цаанаа компаниудын маркетингээс туршлагаанууд хийж болж байна, тийм ээ. Олон улсын миний хувьд бас агсумын тэмцээнүүд хийж болж байна. Спонсор байгууллагуудаа ямар нэгэн байдлаар сошиал маркетинг дээр хамтарч ажиллаж болж байна. Над 10-аад ерөнхийдөө байгууллага байдаг байхгүй тодорхой хэмжээнд жилийн турш хамтраад ажилладаг, тодорхой хэмжээний санхүүгийн гэр хийждэг. Тэгэхээр энэ бол айгүй зөв л дөө. Нэрс үүдээ одоо нэг улс төр болоод тий манайхан ч улс төрөөр мөнгө хийх гээл сонгуулиар ажиллаад 4 жилдээ нэг удаа сайхан баяжж аваад ингээл явдаг. Тиймэрхүү юмнаас төстэй гол юм. Тиймэрхүү төстэй юм. Тэрийг улс төр бизнес хоёрыг жоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү л гэж. Гэтэ сошиал дээр бол мөнгө олох боломж байгаа тий. Бага. Хангалттай. Миний дуртай пицца, амтд сэр нь илүү, амт чанар нь илүү, сэтгэл ханамж илүү. Миний пицца микс пицца 300-аас микс пицца. За тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байдаг. Нэг бас надад хэд хэдэн үзэгчтэй хэлсэн шал тэнийг асуулт гэж хэлсэн. Гэтэ надад л энэ гоё асуулт та. За. Тэгээд намайг бүр яг миний хүүхдэд нь хэлж байгаа юм л та. За. Зэвүүн гэдэг үгийг гоёор хэрэгэлдэг үү, муухагаар хэрэгэлдэг үү гэж. Яг ингэж хэлдэг гэл намайг хүмүүс ингэж хэлж байгаа байхгүй. Би ингэж асууд. Зэвүүн гэдэг үгийг ер нь бол хоёр талаас хэрэглэгддэг шүү дээ, тий. Муухай талаас хэрэглэж болно. Чи ямар муухай талаас тий зэвүүн. Эсвэл энэ өстой гоё зэвүүн кул гоё залуу гэдэг талаас хэрэглэдэг тий. Тэгэхээр ер нь бол зэвүүн гэдэг үгийг хэрэглэхдээ ихэвчлэн аль талаас нь хэрэглэж байна? Би бол гоё талаас нь хэрэглэв. Би бол тийм цагаан атаргал талаас нь хэрэглэв. Одоо жишээлбэл LeBron James дэр чинь тий. Энэ үнэхээр зэвүүн гар юм аа гэдэг чинь энэ залуу үнэхээр чадчихна бүгдийн байлдан дагуулж чинь бусдаас илүү байна. Миний шүтдэг Майкл Жорданаас илүү гарах гээд байна. Одоо бид нар Майкл Жордан, Коби Брайант, LeBron James 3 гэдэг агуу тоглогчдыг харьцуулдаг тийм дугаар их гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ одоо би энэ төр судалгааны ажилд ороод эхэлж ирсэн LeBron James ч үнэхээр л ийм чигээс илүү гарлаа шүү дээ. Тэгээ энэ хөр зэвүүн амт юм байна. Зэвүүн гар өнөж би харж байгаа. Тэр чинь цагаан атаргал талаас нь үнэхээр мундаг юм аа. Би энэ хүний болдог бол фэн болчмоор. Гэхдээ би чадахгүй л дээ. Тэгэхээр нэг уг хүн Майкл Жордан гэдэг талаас судалгааж байгаа учраас. Тэгэхээр би бол тэр талаас нь хэлгэн. Онцгой талаас нь хэрэгдэхгүй шүү. Тэгвэл амьдралдаа ижизээ хамгийн зэвүүн алхам юу вэ? Би тэр үед яаж тийм гоё зүйлийг зориглож хийж чадваа гэж бид нар боддог штэ дараа. Нилээн амбицтай хэлсэн төсөл байгаа. Тэгээд оюутны лиг төсөл. Яста зэвүүн хийсэн дээ би. Тэндээ бол бахархдаг. Гэхдээ яг үрдүн юмнууд нь бол гарч чадаагүй. Ганцхан жил үргэлжлэсэн. Нэг хоёр холбооны асуудлаас болоод 2 жилдээ үргэлжлэж чадаагүй юмсан. Тэгээд ягаад би тэрийг зэвүүн төсөл болсон бэ гэхээр арчилсан маягаар Америк маягаар одоо жишээлбэл тий. Би бүр зөв маягаар тэмцээнийг
олон гарцтай, олон үндэс суурьтай, олон мөчөр жимстэйгэр тийм зохион байгуулж болох юм байна гэдгийг хаалсан. Гэж өөрөө би хувьдаа зүгээр дүгнэв. Олонний дундх оюут нийтлэг гэдэг үрэтэ тийм тэмцээн байсан. Бүх ихтэй зургуудад оролцсон. Бид нар бүр Улаанбаатар хотынхоо бүс тувааж East West бүс рүү хүртэл оруулж ирсэн. Аялан доолт гэдэг зүйлийг оруулж ирсэн. Заалуудад аялан доолтдог, заалууд хүлээж авдаг тэмцээний спортын брэндүүд гарч ирсэн. Одооны хитүүгийн ирвсүүд гэдэг брэнд ч оюутнуудаас гарч ирсэн брэнд шүү дээ. Хоббисийн бугнууд, шүтээсийн акулууд бүгд одоо нэртэй болсон брэнд болсон тодорхой хэмжээ. Бүх ихтэй зургуудад спорт дарга хэмжээ нөө брэндээр явуулаад. Зөвхөн сагсаар биш шүү. Волейбол дээр үрт магадгүй хитүүгийн ирвсүүд гэж гарч ирэх юм билүү те. Шүтээс акулууд гэж юу гэдэг шинээр юу шүү дээ. Цаалын спорт төрж гарч ирэх юм билүү. Явандаа бүр тийм том болох боломжтой. Баг тасгалжуулах гэсэн юм байсан. Баг тасгалжуулах уу? Оо, тасгалжуулна гэхдээ болоогүй. Болоогүй. Төгсөрч юм үдчихэж, алдаж онжиж. Одоо арай болоогүй. Би ч одоо дөнгөж алддаг насн дээр явж байгаа шүү дээ. Ондог нас эхлэегүй ба шүү дээ. 40-дөөс оноод эхэллээ. Заавал онжиж хийх хэрэгтэй юм уу? Би л ингэж боддоо шүү дээ. Одоо яг энэ залуу тий алддаг насн дээр алдъя л да. Гоё ёстой. Хямралыг алдъя л. Зүүн алдъя л да тий. Тэгээд баг дасгалжуулаад ирэхэд бас нэг арай өөр болох болов. Яг баг дасгалжуулна гэдэг чинь дасгалжуулагч их тийм чи зөвхөн тэр багийг Сагсны талбай дээр гаруулад хожуулахын төлөө биш байхгүй. Талбай дээр байгаа 15 тамирчныг чи нэг баг болгож базаад нэг гэр бүл болгоод тэр хүмүүсийн чинь нэг гэр бүл болоод чи тэр хүмүүсийн амьдрах ухаанд нь чи нөлөөлж байгаа тэр хүнийг тасгалжуулж хийж байгаа шүү дээ. Яг үнэндээ бол Монголд бол тэр хэмжээгээр явд юм уу би мэдэхгүй байна. Одоо дуртай нэг нь тасгалжуулдаг болчихж. Жогоон сагс гайгүй тоглодог чи тасгалжуулагч болчихж. Тасгалжуулагч гэдэг үгийн үнцийн нөрөг унчаад байгаа. Миний мэдих сагс хүмүүсийн тасгалжуулагч нар бол дандаа 40 гарцсан. Язлыг 50 гарцсан өсөнд буурлагдсан хүмүүс тааш. Тэр хүмүүс чинь тэр хүмүүст амьдрал ухааныг зааж өгч шин. Их том юм хийж өгч. Би одоо яаж алдаж явж байгаа гэхээр би одоо 7 насны хүүхдэд ажиллаж эхэлж байна. Жогоон хүүхдүүдэд би амьдрал ухаан зааж өгөхөөс гадна би сагс хүмүүс зааж өгч байна. Алдаал явж байгаа би. Энэ дээр алдчих. Энэ хүүхд сайж ирсэнгүй. Миний алдаа болчих. Дараа нь би тэрийг 10 жилийн дараа хийх шал үрэх шүү дээ. Би одоо 10 жилийн дараа сагс хүмүүс тайлбарлах би шал үр тайлбарлаа шүү дээ. Юм одооны тайлбар цааш шүү дээ. Яг кино дивээс тасгалжуулагч картер гэдэг тэр үний бүх зүйл дээр нь ажилладаг. Гэр бүл дээр хүртэл тооч ажилладаг. Зөвхөн сагс биш байхгүй. Тэгээд дасгалжуулагч чинь амьдралын дасгалжуулагч болоо явчихна гэсэн. Тийм учраас энэ үгийг бас жоохон үнцэнтэй байлгах дээр анхаармаар байна. Би өөрөө бол тэр би болоогүй дасгалжуулагч болох болоогүй. За баярлалаа. Тэгээд танаа Европынхан бол их сайхан хүмүүс байт юм байна. Европын бол манай европчууд гэдэг нөө нэг хошин жог дээр тэгдэг шиг. Бас яг ингээд яалтчгүй тэнд нь очиод үзсэн учраас харьцуулт хийхэд бас илүү амар байдаг байх л та. Амар тийм. Гэтэ жоохон хэцүү нь юу гэхэлэр нөгөө амархан шантардаг. Монгол хүмүүс чинь ингэчээд нь штэ. Манад яагаад энэ ингэдэг юм бэ гэдэг ирэнгүү шантраал за болив. Би оюут хэлийг яг тэгим шатханаас болоо хийсэн. Тэнд харамсч явдаг. Зууваад арай л ороод одоо хүрт явуулж явах хэрэгтэй байсан байхгүй. Ууг нь бол тэмцээлтэй. Хошорт байсан. Тэгэхээр би энэ дэр маш том алдаа гаргацсан бооз. Дараа нь би нэг удаа оюут хэлийг хийгээд би 10 жилээр нь явуулах гэсэн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй болж байна л да. Тэгэхээр алдаанасаа суралцаад явж байна. Болоо. Өөртөө гайгүй төлөвлөгөө тавьчихна. Тэн дээр л. За баярлаа. За баярлаа. Тэгээд хин хинтэй гараа биржсэн бай дэлхийн одуудаас NBA-ийн манай нэг Монгол сэтгүүлч Kobe Bryant-тай гарч ингээд шоконд орсон. Ялалт Kobe Bryant-тай гарч ирсэн. Би одоо тэр хэдэж юусаа гарч барьж байгаагүй. Гарч ирсэн. Dwight Howard Монгол хэрэгтэн хамтаа явж ирсэн. Хамт ярилцлага хийж ирсэн. Dwight Howard хойд супер од нэвсэн. Тэгээд Howard-тай гарч ирсэн юм байна да. Howard-тай өдөржингөө хамт явсан уу? Үгүй зөв ярилцлага хийсэн үү? Үгүй шүү дээ. Бараг 4 өдөр. Тэрээс буугаал яв хүртэл надад хамт байсан. Тийм үү. Битүү. Шоу утсан уу таад? Шоуд. Тэр чинь нөгөө метро клуб руу орж явах. Манай загвар өмсөгчд байсан уу тэнд? Ховард хаа. Загвар өмсөгч бүр Айловт чинь бүр загварын шоу болсон шүү дээ. Тэгээд Ховард загвар өмсөгчтэй хамт тонсон юм. Үгүй шүү дээ. Ховард ингэдэг байхгүй уцаа сөөлөлцөн гэдэг байхгүй юу? Манайхан монголчууд Dwight Howard утсыг хулгаалаагүй. Мань хөөрө мартаад явцсан. Өөрөө алга болгоцсон утсаа. Юу нэж байна. Гэтэ бол шинжин бол хамт байгаагүй юм байгаа шүү дээ Ховардтай. Үгүй тэгээд бид нар чинь одоо манай Люмнагийн баажигтойс чинь Dwight Howard-ыг буудалд нөргөж өгөөд буудалд өрөөнд нь оруулаад ганцаараа ороод цаа чинь унтаад өглөө босоход бит хоёр тэр буудалтаа гэл үдэнд нүлэгээл аваад ингээл явсан. Манай загвар өмсөгчтэй хоног юм уу? Манай Монгол өсгөжүүдтэй хонсон гэж би сонссон. Оо зөндөө шүү бол тэн дээр чинь. Зөндөө шүү. Чи загварын шууд хойдог айд болж исэн баг. Тэгвэл ч хүн хардна өстэй. Нэг нь авч явж байсан дарлаа. Тийм баг. Ёстой клин шоу болоод өнгөрсөн. Гэхдээ би нэг ганц яг эр хүний хувийн нэг асуучих. Одоо ингээд Ховард ч вэ те NBA-ийн од ч вэ сокерийн те хөл бөмбөгийн од ч вэ. Хүн л бол хүн, эр хүн л бол эр хүн тийм үстэй. Эр хүн болгон эмэгтэй хүнийг хайрладаг. Ховард ер нь зүгээр Монгол бүсгүйчүүд ийм ярьсан.
Яг үнээр л хэлчих. Ярьсан уу гэдэг нь үгүй. Одоо ингээл тий. Дуйт хоор өөрөө ярихгүй шүү дээ. Хажуугаар явж байгаа нөгөө төлөөлөгч агент тэр чинь нөгөө крүү гээд онтроож гээд нөхдүүд хамт явж байгаа. Тэр хүмүүс тийм ярьж байна. Бид нар чи ярьж битүү гэж. Нэг хүүхэн. Тийм ийм юу бид нар мэдхгүй уц мөцөө бид нар мэдхгүй. Бид нар цаагаараа өөр аргаар уц мөц болоод янз бүрийн болсон гэж магадгүй. Бид нар ч хэлж байна. Миний хувьд бол дуйт хоордын одоо юу гэдэг хувийн орчуулагч маягаар тий. Зохиолч зохион байгуулалт. Хоордод тийм ярихгүй. Хоорд тийм шүү дээ. Өөр ч өөрөө их нэртэй технэрээс салцсан байсан л та. Гэтэ одоо цаагуур нөгөө хэд нь яасан ч билүү мэдэхгүй л дээ тэрийг бол. Бид нар ямар ч өрөөдөр орны хажууд хамт унтсан. Энэ дээр зүрх нэг зүрх сонирхолтой юм хэлчихэд НБ-ийн одод нэг тийм шинэ үйлчлэг гарсан юм байна. За. Одуудад үйлчилдэг одоо тийм эвгүй тийм үйлчлэг гэсэн. Энэ нэлээд одоо газар аваад тийм газар аваад бүр амар болгоцсон гэж байна шүү. Нөгөө тэгэхээр тухайн одуудын одоо шоудлтын амьдрал нь юу гэхээр зочд буудалтай бүх үйлчлэг нь өөрөө хүрээд ирдэг болсон. Шоудлтууд, нөгөөний шөнийн клуб, DJ, тэгээд нөгөө бүжигчин өөхнө юу гэдэг бүгд ингээд тэр хотел буудалд нь хүрээд ирчих. Тийм үйлчлэг Америкт дэлхийн нийтээр газар авч байгаа. Бараг монголчууд баян монголчууд төртөл тийм байдаг бах уу? Тэр мэдхгүй би ямар баян байж үтсэн юм шиг. Гэтэ баян болно тий. Гол нь баян гэхээр манайхан зөв баян болно. Тий мөнгө гэж ойлгоод байгаа юм шиг. Баян гэдэг чинь гэр бүлэрээ өнөр өтгөн, хэрүүл маргаангүй, эрүүл энх байна. Дээрээс нь хийж байгаа ажил чинь өөрөө дуртай. Энэ бол онжил баян байгаагийн хэлээс шүү дээ. Тийм учраас бүгдэнд нь амжилт хүсье. Үнэхээр гоё ярилцлага их сайхан таатай байлаа. Би ч гэсэн сакс үздэг гэхдээ ингэж бас сайн мэдэхгүй тэгээ хойлоо ер нь манай Френц лиг тоглоорой. Тэгээд лигт драфт тэгээ би тэгээд айл болох зүгээр гоё цагийг хөгжилтэй өнгөрөөгөөд танилттай их болохыг хүсдэг учраас бас би амар асуулт асуугаад амар юм болох юм бол их гоё нэвтрүүлэг байна. Амжилт хүсье нэвтрүүлэг тэгээд ямар ч байсан тодорхой хэмжээгээр сошиал медиад бас соёлоос нэлээд мессеж өглөө те хүн амьд хүмүүсээс яаж сошиал медиа ашиглах ёстой вэ гэж тийм үү. Тэгээд альтуучны хэлснээр адилхан сэтгэлээрээ баян амьдарцгаа, сэтгэл төрөн баян байцгаа олон хайз нөхдөдөө эрүүл сарвал хамгийн гол байх ёстой байлээ. Тэрийг би бас их ойлгосон шүү. Эрүүл сарвал байхгүй бол тэгэл мөнгө ямар ч хэрэг байхгүй. Тийм учраас монголчуудаараа сайхан сэтгэлээрээ баян амьдарцгаая да. Тэгээд тэр нэг охин шиг олдсон мөнгө өөлргүүлээ өгч байгаа. Хайж болоо цагдаад чамаагүй өгч хэрэгтэй байлээ шүү. Тийм. Тэгээд би нэг өдөр автобусанд явж байгаад нэг уц олддог байхгүй. Тэгээд яг миний хажууд уц ихч буугаад уц байгаа. Өө ихчээ та уцаа алга болгоцсон байна. Уцаа аваараа гэдэг гисэн чинь тэр хүний уц муу юм уу мэдэхгүй авснаа шууд надад баярлаж өгөхгүй буугаа явсан. Тийм учраас бас өгж байгаа хүний сэтгэлийг бодоод баярлаа минь гэдэг өдлөө нараад хэлчихсэн гэж хэлмээр байна. Тэгээд маань нэвтрүүлгийг бас би нэг зүйлийг хэлмээр байна. Зочид маань энэ зочныг унгаах гэж юм уу, хийх гэж юм уу, эвгүй байдал оруулах гэж зэвгүй яриа хийдгээ гэж манайхан үзэгчид юм уу, ганц хоёр хүмүүс тэгж ойлгоод юм шүү гэлээ. Тийм биш ээ. Яг нь тэр хүний ярьж байгаа хандлага ярьж болохгүй, одоо жишээлбэл ярихгүй хаалттай байгаад байвал би нээх гэж би хоёр дуусаа өглөө ч юм уу, нээх гэж би тэмж байгаа сонин асуултыг асууд юм шүү гэдгийг бас би хэлмээр байна. Дурдж хэлье. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хөтөлбөр баяртай 3 өдрийн 20 цагаас лайвтай очиж тэрүүгээр уулзъя. Баярлалаа. Дахиад гараа орчих. 3 дахь Монгол хүн 3 дахь гараа ирдэг гэстэй. За баяртай.